Үндэсний радио 89.3 та бүхэндээ энэхүү өдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн дугаар 3-ыг хүргэх гэж бэлэн болсон байна. За part 3-ны маха. Part 3 25 он гарсаар 3 дахь цувралд төлөв явж байгаа. За студид ерөнхий редактор Баги, за хөтлөгч найруулагч хөтлөгч Сүнжидмаа, за найруулагч Аруухан Баярнаар ажиллаж байгаа. За өнөөдрийн болсон түүхүүдийг Баги ах маань эхлүүлнэ. За бидний ер нь энэ бидэнд тохиолдсон аимшигт явдлууд гэдэг нэвтрүүлгийг ихэлснээс хойш одоо би 34 дахь түүхийг уншиж өгөх гэж байгаамаа. За болсон явдлын тухай гэсэн байна. Үгсэн хүнээс илүү амьд хүн аимшигтай гэж надад санагддаг. Бүр жоохон байхад болсон явдал юм байна лээ. Манай ээж эмээ ярьж өгч байсан. Өвөл хөдөөгийн айлууд малаа аваад өвөлжөндөө гардаг да. Түүний адилаар манай өвөлждөг газар нэг айл ирж өвөлдсөн юм билээ. Харин нөхөр нь жаахан уур омохтой, эхнэр хүүхдүүдтэй уураа гаргадаг тийм нэг хүн байжээ. Тухайн үед утшөрмөс сүлжээ байхгүй, ойр хавьд айлгүй, зилүүд тэгээд айлууд одоо малтайгаал байдаг байсан. Тэднийх 3 настай охин, 6 настай нэг хүүтэй. Нэг өдөр хэрүүл болж шөнийн 2-3 цагийн үед нөхөр нь бууга аваад эхнэр хүүхдүүдээ ална гэсэн юм байна л да. За эхнэр нь хүүхдүүдээ хамгаалаад 2 хүүхэдтэйгээ өмсөн хувцастайгаа хад асахтай газраар явж цугцсан юм байгаа юм. Араас нь нөхөр нь хайгаад хөөгөөд эхнэр нь дөт замаар яваад эрмэгтэй ганганы яг доор нь 2 хүүхэдтэйгээ нуугдахад нөхрийнх нь сүүдэр өвлийн засан дээр сарны гэрэлд толгой дөгөр нь яваад л байсан гэдэг. Баг охин жаах юм болохоор даараа дуурах гээд ээж нь айсандаа амын дарчихжээ. Охин нь амьсгалж чадахгүй нас барж хүүн харин осгосон хэрэг гарч байсан юм аа. Үүнээс хойш тэр газар хий үзэгдэлтэй болж шүн дандаа хүүхэд уйлдаг гэдэг ийм яриа манай нутагт гарсан даа гэж. Ямар амар юм бэ? Өөрхий тэр 3 настай охины сүнсэл төөрчжилтэй. Тэгсэн мэн тий. Ямар ойлг байх вэ? Тийм шүү дээ. За бидний тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн 35 дахь түүх нь яг одоо эхлэх гэж байна. За энэ бол нэлээдгүй бас манай Монгол улсад гарсан. За Монгол улсад ингээд нэг эвгүй зам даваа гүвэнүүд идэг штэ тайхаа. За яг тэр зам даваа гүвэн тохиолдсон нэг аимшигт түүх явдал байна. За сонсъё. Өөд тохиолдсон нэгэн зүйлийг та нартайгаа хуваалцъя гэж бодлоо. Хүмүүст хэлэхээр хүмүүс чи найруулагч, зохиолч хүн болохоор ургуулan бодох чадвар сайтай байхгүй юу гэд огт тоодоггүй байсан юм. 2024 оны 8 дугаар сарын ихээр ямдаг. Дүүтэйгээ хамт Сэлэнг аймаг руу явах болоод дүүгийн ажилч харанхуй болж байхад тарж тэгээд дүүгийн машин лед гэрэлтэй байсан учраас урдаа гаргаад би ч араас нь дагаад явлаа. Яг энэ мөчөөс л бүх зүйл ихэлсэн юм да. Баруун хараа руу давж ордог даваа байдаг да. Яг даваад уруудаад байтал яг улаан зам дээр шав шалдан 40 гаруй насны эрэгтэй хүн гараа өргөж байна. Би ч эргүүцэн хар хүүрвэ хар шөнөнд юу хийж явдаг байна. Сохтой юм бах та. Нэг бол айл ихнэр эзгүүчилж байгаад нөхөр нь ороод ирсэн болов гэж бодоод хажууд явж байсан хүнтэй хэллээ. Энэ хүмүүс чинь ичиж зовхоо болжээ те гэвэл яаж байна л гэж байна. Би чи хараагүй юм уу? Сая шав шалдан хүн гар өргөөд машины урдор хоронгаа алдлаа штэ гэсэн чинь худлаа яриад байл гэж байна. Би ч хөөе содоогоос асуу. Содооч бас дайрангаа алдаад гарсан байх ёстой гэд хэллээ. Тэгээд шууд л дүүрүү залгаад асуулаа. Гэтэл дөө юун хүн та зүрхэмлээд байгаа мó гэж байна. Би ч сая шалдан хүн зам дээр гарч ирээ дайрангаа алдлаа штэ. Гар өргөж машины урдор хоронгаа алдлаа гэтэл худлаа яриад байсан бол би лед гэрэлтэй хүн харна штэ гэж байна. Би ч сонсоод л шууд хамаг харгуул цутгаад л эвгүй болчихсон. Тэгээд л ээж рүүгээ цалгаад ээж инглээ тэглээ хамаг хөл цутгаар гар хөл бадаарад болдгүй л гэж хэллээ. Тэгсэн ээж маань сүүрэг миний хүүл гэж байна. Би ч баруун хараа дээр зогсоод сүү аваад дуустал нүргөөд дүү дугууруугаа шээдэг гэхээр нь бас юм яаж мэдэх вүлээ гэд дөрөв дугууруугаа шээж үзлээ.
Тэгээд баруун хараагаас хөдөллөө. Гэтэл хөдлөөд явсан чинь голын талинд хүний нүд харагдаад болдгүй. Уул нь бол хойноо битүү юм аччихсан байсан. Аргаа бараад голынхон толыг доош нь харуулад мушигчлаа. Ахиад жаахан явж байсан чинь хойно хүн инээгээд ингэсгээд буунда гэж хатан дотор хүн инээгж байгаа юм шиг сонсогдоод миний хаммаг хөлс цутгаад нэг талын нүур бүр иргэнээд хажууд байсан хүн маань чиний хоолоо яаж хаваа яаж дуурайд байгаа шаал өөр хүн яриад байгаа юм шиг нэг сонин хөгшин холоотой болчихсон байна гэж уулга алдтыг. Уулын 100 пара хамгийн халуун дээр нь дээд хүч хэрн үлээлгээд байгаа хэрний хөлтчих гээд байдаг. Тэгсэн сүулдэ хажууд байсан хүн маань гарч чинь нэг л өөр болоод байна. Хоёлоо солигдох уу гэж байна. Би ч зүгээрээ нойр моталт тэгж байгаах гэд гүрийгээд байлаа. Гэтэл гинтхэн л нулимс урсаад өөрөө ирэхгүй асгарч байдаг шүү. Би ч ойлгохгүй боллоо. Би ч нэг хэр барагтай нулимс унгаад байдаггүй хүн. Хатуу сэтгэлтэй хүн болохоор өөрийнхөө байдлыг хараад их л гайхлаа. Сүүлдээ 2 гар бадаараад жолоогоо атгаж чадхаа болоод солигдлоо. Бүр даарад хөдөө явж байгаа хүнгээд даарч магадгүй хүнчлээ авна гэд авсан байсан. Тэмээний нийс носон хүнчлөө нөмрөөд хажуу сандал дээр суугаад л явлаа. Яг л хөлдчих гээд болдгүй. Тэгж байгаад нэг мэдсэн чинь унтчихсан байсан. Тэгсэн зүүдэлж байна шүү. Нэг газар хоол идээд сууж байсан чинь хүмүүс намайг харахгүй хажууд маань бүр муулаад байдаг шүү. Би чинь нэг гүлгнүүд чинь яаж гисэн юм ямар зангууд нь хөдөлчихсэн юм гэж бодлоо. Тэгэд харсан чинь бүх л хүн хуйцаа идээд байдаг шүү. Би ч гайхаад л энэ одоо хуйцаанаас өөр хоол гардаггүй цайны газар юм бах та гэж бодоод л ер нь ямар хоолнод гардаг юм бол гэсэн бодолтой босоод эргээд хартал цайны газар биш миний ажил явдал болж байдаг шүү. Гайхаад л өөрийнхөө зургийн урд очиод яаж байгаад явчих вэ? Арай гэсэн юм бодоод лизинг эдлөө дуусчихсан бол уулна гэд баах юм бодож байтал нөгөө муу шалтан чинь хажуунаас чи намайг харж мараад алчнаад байсан юм аа гэд зогсож байт юм байна. Би ч гэж пэг уншаад л цочоож сэрсэн. Тэгээд л очих газраач очсон. Буцахтай нартад явна шүү гэж орилсоор байгаад өглөө эрт гарлаа. Буцах замдаа баруун хараад байдаг ногоо зардаг хураахаасаа ногоо энэ аваад л наашаа ирэх замдаа яасан исэн гэдэл бүгдийг нь ярьлаа. Тэгсэн ах нэг том харснаа. Болгоомжтой аваарэ. Угаасаа манай наашаа давдаг дээр хэцүү шүү. Хүмүүс айгүй юм хардаг. Даваанаас наашаа явах замд байнга осол гарч хүний амь авдаг хэцүү газар. Явган хүн зам гарч байгаад л машинд дариулчихдаг их хэцүү гэсэн. Би ч гэж пэгээд дуудаж уулаа галдаад үхэх гэж байгаа юм байна л да. Дараа нь зүүдэндээ өөрийнхөө ажил явдал дээр өөрийнхөө хуйцаа идэж байна гэж зүүдэлсэн цаг минь болсон юм байх та гэж бодоод л машиндаа суух гэж байснаа. Хамт явж байсан хүний чи барь гайн дараад аваард ороод өгчих үлээ. Чи юм хум хараагүй штэ угаасаа хараа муу юм чинь. Юм гарч ирсэн ч харж амжихгүй штэ гэл хажуу содол дээр хүнчлөө нөмрөөд л унтчихсан. Хот ортол толгой дээрээсээ хүнчлөө аваагүй юмдаг. Ер нь бол хөдөө гадаа явахдаа байнга сүү авч явж байгаарэ. Бас илдэв зүйл хардаг хүмүүс байвал битгий жолоо барьж байгаарэ. Мөн хоол замд гарахдаа гэрэлдээ гигээтэд гарч байгаарэ гэж л захий та. За тэгээд амжилт залуусаа. Нэрээ би тэр явдлаас хойш 2-3 удаа сэлэн гівсэн. Баруун хараагийн даваа өксөхдөө жолоогоо шилжүүлээд баруун хараа өнгөрөөгөөд явдаг болсон доо. Эвгүй юм а тий. Та эвгүй төгөө шүү. Бас л эвгүй штэ. Хээр гадаа бол бас газрын гүйдэл, хэрийн гүйдэл гэдэг юм чинь бас л амар.
Тийм. Тэгээ бас дээрэс нь нөгөө ингэж өөрийнхөө ажил явдал дээр очиж гин өөрийнхөө зургийн өмнө ингэж зогсож гин гэдэг бол тэдий зүудч гисэн бүр үнэхээр нэг юм сэтгэл хэрцгий юм те. Үнэхээр амар зүуд. Миний бас нэг амар шигтэй зүуд байдаг заяа. Би чи ерөөсөө бас их амар адал явдалтай зүудлнэ. Тэгээ нэг үзэн кино минийгаа зүудлгүүлээд бас их явж өгнө. Тэгсэн чинь нэг одоо юу яаж байгаа. Гэтэ тэр ингэж бас нэг зөнтөөж байсан байж магадгүй. Манай аав өөд болоод. Тэгээд аав өөд болоод нэг сар гарнангийн дараанаас эхлээд би нэг аавыгаа зүудэлж эхэлдэг байхгүй юу. За. Тэгсэн чинь ингээд би ингээд нэг амар юм байшин дотор ингээд цав цагаан байшин. Тэгээд тэр нь ингээд айгу олон өрөөтэй. Тэгэхээр нэгсээ ингээд нөгөө нэг хүмүүс намаа ингээд алах гээд байгаа юм уу? Би хүмүүсийг алах гээд байгаа юм ингээд хөөцөлтөл ингээд гүгээд байгаа байхгүй юу. Тэгэл тэр байшингийн нэг балкон дээр нь ч юм ингээд нэг нурсан юм балгасан хэсэг дээр ингээд очиод гарсан чинь манай аав ингээд ногоон тал дээр ингээд миний охин аавдаа өрөөдөр гэл намайг аавд ингээд дуудаад гэсэн чинь миний байгаа газраас нь чинь ингээд бөө юм нэг шавар шалбааг юм нэг амар балгас малгас болцсон. Тэгэл ингээд араас ингээд хүмүүс ингээд хөөгд байгаа штэ. Яг тгийж амар зүудэлжсэн. Бүр ингээд цус нүстэйгээ ойлцсон бүр. Тэр зүуд маань бараг хит дуудаад тавтагдчихсэн шүү. Амирын тий. Босол нэг юм хэлтэл байж тий. Тэгээ манай аав маань болохоор ингээд ногоон айгуу тийм нэг гоё тал идэв штэ. Тийм талд ингээд зогцсон. Миний аав дөөрөө дээр аав чамайг бариад авъя. Миний аав өсөрчгийн аав миний аав зүгээрээ гэл бүр ингээд тийш дуудаад бүр тийм амар зүуд нэг хэсэг чинь ингээд зүудэлдэг байсан шүү. Тийм зүуд чинь бас эвгүй амар штэ. Тэгээд чинь тэгээд сэрсний дараа бас бодогдно. Тийм. Бас нэг жихүүцэн шүү. Тийм. Яг юунаас олчваа, яаж вэ, ээж вэ гэл тэгэл ерөөсөө ингээл таньж мэддэг хүмүүс рүү уцтаад имлээ, им зүудэлж гин, тэгж нэг чинь гэл тэгсэн тэгэл нэг ном шууллуу бүүдэр очлоо. Тэгэл ямар ч гэсэн нэг гайг болчихсон. За. Тийм нэг бас нэг аим зүуд болол гэтээ аим зүнтэй гэдэг шиг мэдээж бас иймэрхүү онцгүй муухай зүудэлсэн бол ядчил өглөө босоод гоё сүүгээ өргөчдөг байгаарэ л гэдэг санаа байна. Нэг арцаар одоо өөрийгөө хариулаад хоёр сугандаа гурван арцны утаа гаргачихвал бас яг сэтгэлийн юм да. Тийм шүү дээ тэгэлгүй яах вэ. Тэгэл дотроо бодож шаналаад явж байгаа бол тэр нь илүү дээр юм билээ гэж. За тийм. За ингээд манай өнөөдрийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийн 25 оны 3 дугаар нь бол та бүдэд хүргэлээ. Бас сонирхолтой содон байсан болов уу гэж найдаж байна. Ер нь манай UBM радио 89.3 гэдэг пэйж хуудас байд юм аа. Англи үсгээр UBM 89.3 гэхээр юм ягаан логотой гараад ирж байгаа. Хэрвээ танд иймэрхүү одоо сонин содон зүйл тохиолдож байсан бол манай пэйж хуудасын тэр чатаар ч юм уу өөрийнхөө түүхийг бичээд явуулаарай. Бид бас тэрийг чинь сайхан редакторлаа, засаж янзлаад сонсогчдын хүртэл болгоход бэлэн байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд бидэнтэй өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран хөтлсөн манай сэтгүүлч хөтлөгч Сүнжид маа байлаа. За баярлалаа. Мэдээж бас ерөнхий редактор Батбаяр болон найруулагчаар Ууган баяр найруулагч маань ажиллаа. Ууган найруулж бас сонсож байгаа баха. Ороо юу яаш тэ. За ороо үлдэн та нар амар дүүг ярих уу гэсэн ороо үлдэн амар дүүг ярина давталтаар өгчнө гэсэн. Яас ивгүй юм бэ гэх. Тэгсэн шүү дээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг шимтэн хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн хамтруулсан ахтай баярлалаа. Найруулагчаар Ууган баяр хаттай ажилласан баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр ирүүлцээ. Баярлалаа. За баярлалаа баяр таа.